Игэл телевизийн иглийн мэдээтэй хамтаага үзэж та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр 7 хоног бүрийн амралтын өдрүүдээр бид та бүхэндээ эдийн засгийн өнгөрсөн 7 хоногт эдийн засгт ямар үйл явдлууд өрнөв, за эдийн засаг хаашаа явж байна гэсэн мэдээллийг хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэтэй хамтран бэлтгэдэг байгаа. За Мөнх Эрдэнэт маань студид маань ирсэн байна. Харин төргий. За харин төргий. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн хувьд ер нь хөрөнгөний зах зээлийн талаар ер нь тойм мэдээллийг эхлээд хүргэе гэж бодож байна, тийм ээ. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Topper индекс буюу зах зээлийн илэрхийлэгч индекс нь 245% бол унссан байна. Сарын 243%-аар, за жилийн бол 1719%-аар, за оны ихнээс л 1270% унссан явж байгаа. За тэгэхээр Topper индекс маань бол энэ төвшөнд явж байна гэсэн үг. Эргээд өнгөрсөн 4 жилийн хугацааг 2011, 12 он хүртэл хараад үзэх юм бол тасралтгүй унж явж байгаа. 21,000 орчмоос бол 12,000, 13,000 хүртэл тасралтгүй 40%-аар бол одоо унсан юм байна л дээ. Ер нь яг ингээд харахаар өнгөрсөн жилүүдээс ингээд харахаар 2009 онд бол бүр хамгийн доод түвшиндээ хүрсэн гэж ойлгож байна шүү дээ, тийм ээ. Тэгээд эргээд 2012 он хүртэл 11 он, 12 онд өсчихөөд 12 оноос эхлээд ерөнхийдөө тасралтгүй унсан юм дүр зураг харагдаад байна. Энэ маань өөрөө юунаас шалтгаалаад байна? Цаашдын ч гэсэн 2-3 жилийн төлөв байдал ямар байх вэ? За тэгэхээр яг энэ таны асуултанд хариулахын тулд бол суур асуудал руу буюу суур эдийн засгийн асуудал руу орохоос өөр аргагүй болж байгаа юм л да. Тэгэхээр за би энд арай бүр нэлээд дэлгэрэнгүй одоо тайлбарлая гэж бодлоо. Тэгэхээр бол энд 2000 одоо зэсийн үний уналт харагдаж байна энд 2008 оноос за хойшоо 2009 он хүртэлх энэ зэсийн үний уналт харагдаж байна. Тэгэхээр яг энэ хугацаанд бол 6 сарын хугацаанд зэсийн үн 70% унсан байна. Нэг тонн зэсийн үн бол 9300 одоо 9400 доллар байсан бол 6 сарын дараа гэхэд 2009 оны ихэнх үе гэхэд бол 2700 доллар болж унсан байж байгаа жишээ нь. Тэгэхээр энэ бол өөрөө тухайн үед нөгөө 2008-9 оны эдийн засгийн хямралын үндсэн учир шалтгаан бол зэсийн үнийн уналтаар дамжин манай эдийн засаг унсан байж байгаа. За яг энэ 9 оных гэсэн үг. За яг энэ хугацаанд яасан бэ гэхээр манай эдийн засгийн өсөлт бол жишээ нь 2007 оны эцсээр бол 12.8% та байсан бол 2009 оны эцэс гэхэд бол хасах 1.3% орсон байж байгаа жишээтэй. За энийгээ дагаад Topper индекс буюу хөрөнгөний зах зээлийн индекс бол 12,000 орчим 12,600-аас 4,800 хүртэл унсан байж байгаа. Яг хөрөнгөний зах зээл. Хөрөнгөний зах зээл маань яг энэ эдийн засгаа дагаад. Тэгэхээр энэ бол онлын дагуу урт хугацаанд хөрөнгөний зах зээлийг чиглүүлдэг тэр суур үзүүлэлт нь бол эдийн засгийн өсөлт байж байгаа. Тэгэхээр тэрийг бол энэ график буюу одоо энэ график гэдэг нь бодит байдал шүү дээ. Энэ бодит өнгөрсөн хугацааны түүхэн бодит байдлыг харуулж байна. Гэтэ энд нэг сонирхолтой зүйл байна. Topper индекс энд 2009 оны одоо 11 сард оргилдоо хүрсний дараа унж эхэлсэн. Унсны дараагаар эдийн засгийн өсөлт тууштай унж эхэлж байгаа. За тэгжсэн нь 2009 оны одоо 7-8 сард Topper индекс энд өсөд байхад эдийн засаг бол унсаар байсан. Энэ маань юу хэлээд байгаа гэхээр хөрөнгөний зах зээл гэдэг бол эдийн засгийг төрүүлэгч индикатор юм байж болох юм шүү гэсэн бас нэг санааг бол хэлж байгаа. За тэгээд 2009 оны яг энэ эдийн засгийн хямралын дорд үед хувьцааны ханшийг тооцож үзсэн байгаа энэ дээр. Жишээлбэл PB гэсэн юм харьцаагаа энэ бол одоо үнэлгээний харьцаа байдаг. Тэр нийтдээ 14 одоо компани PB харьцааг дунджаар нь тооцоод үзэхэд бол энд нэгээс бага гэсэн тоо гарч байгаа л да. Тэгэхээр нэгээс бага тоо гарчин гэдэг маань юг суудгийг илэрхийлдэг вэ гэхээр тухайн компаниг бол хувьцааг энэ холдож авч хөрөнгө оруулагч үнэлгээ өгж байгаа. Тэр өгж байгаа үнэлгээ нь тухайн компани яг бодит баланс дээр нь байгаа хөрөнгөөс бага үнэлгээ өгж байгаа бол нэгээс бага тоо гарч идэг. Өөрөөр хэлбэл энэ бол эдийн засгийн хэвийн үед бол нэгээс илүү өндөр үзүүлэлт байдаг л да. Тэгтэл хямарсан байгаа учраас нэгээс бага руу ороод ирж байна гэсэн үг. Тэгэхээр бол энэ бол яг хямралын үеийн доод түвшинг бол илэрхийлж байгаа ийм үзүүлэлт болсон. За ер нь 2009 оны хямрал бол ийм үедтэй холбоотой. Одоо тэгвэл яг манай эдийн засаг унаад байгаа эдийн засгийн бас юутай холбоотой юм бол. За тэгэхээр тэрийг бас ярихын тулд тэгээд бас энэ 9 оныхоос ялгаатай зүйл байна уу? Эсвэл төстэй зүйл байна уу? За тэгэхээр тэрийг ярихын тулд төрөжих одоо 2009 оны эцэст бол манай эдийн засаг хас 1.3% гарч ирсэн. Гэтэл 2012 оны дунд үехэд 18.1 рүү болоод өссөн. Энэ дээр юу байгаа вэ гэхээр доотлолтын ногоон графикт энэ нүүрсний экспортыг харуулж байгаа. Тэгэхээр бол 0.3 буюу 300 сая долларын экспорт хийдэг байхад 9 оны эцэст 2 жил хагасын дараа буюу 12 оны дунд үехэд бид 2.6 тэрбум долларын экспорт хийж байгаа. Нүүрсний экспорт. Мөнгөн дүнгээр. Тэгэхээр энэ 8 дахин өссөн үзэлт харагдаж байна. Энд чинь юу хэлээд байна вэ гэхээр манай улс руу орж ирдэг нүүрсний экспортоос орж ирдэг валютын урсгал 8 дахин өссөн буюу цэвэр экспорт бол өссөн. Энэ утгаараа эдийн засгийн өсөлтийг бол дэмжиж байгаа. За дээрээс нь бид 2009 оны 10 сард оюутлаг зурсан байгаа бас.
За оюутлогыг зурснаас хойш 2012 оны бас дунд үе хүртэл манай шууд хөрөнгө оруулалт 0.5 буюу 500 сая доллароос 4.8 тэрбум доллар руу болж өссөн. Бас 8 дахин өссөн. Гэхдээ яг энэ бол зөвхөн оюутлогын хөрөнгө оруулалт биш л дээ. Оюу толгой түүнийг дагсан хөрөнгө оруулалт нэмээд энэ үед нөгөө түүхийн эдийн үн асар өндөр өсөлттэй байсан. Тэрийг дагсан бас өөр ордуудад хөрөнгө оруулалтуудаас орж ирсэн. Ингээд шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Тэгэхээр нөгөө гол валютын урсгалыг оруулж ирдэг хоёр том сувг маань хоёулаа 8 дахин өсчихлээ. Манай эдийн засгийн өсөлт бол маш богино хугацаанд хасгаас нэмэхдээ бүр хоёр орон дотор бараг 20% руу өсөж орж байгаа юм л да. Энийгээ дагаад тобор индекс ч гэсэн нөгөө 4800-аас 21000 руу буюу 4.5 дахин өссөн байж байгаа. 12 оны 5 сар хүртэл гэсэн үг шүү дээ. Тий 12 оны 5 сар хүртэл. Тэгэхээр эндээс төстэй болон ялгаатай тал нь юу вэ гэхэд аваад үзэхээр тэр үед бол дэлхийн эдийн засаг хямраад түүхийн дунаад манай эдийн засаг хямарсан. Тэгээд хөрөнгөний зохицол унсан гэж харагдаж байна. Одоо 2012 оноос хойш өнөөдөр хүртэл юу яваад өнгөрч вэ гэд аваад үзэхээр л түүхийн эдийн унсан уу гэвэл унсан. Гэхдээ богино хугацаанд нэг урт хугацаанд алгуур унсан. Дээрэс нь оюу толгойг зогсоосон, 106 лицензийг цуцалсан, хайгуулын лицензийг бас олгохоо байсан өнгөрсөн жил. Жишээ хайгуулын лицензийг одоо 4 жил олгохоо байж байгаа энэ оноос л олгож байна шүү дээ. Тэгэхээр бол одоо өнөөдрийн энэ учир хямралын гэх юм уу, уналтын гэх юм уу учир шалтгааныг аваад үзэх юм бол мэдээж гадаад нөлөө байгаа. Гэхдээ дийлийнх нь ер нь бидний дотоод асуудлаас үүдэлтэй юм байна гэсэн дүгнэлтэнд яхаар хүргээд байгаа. Дотоод асуудлаас. Тэгвэл 2009 оны тэр хямрал гэж яриад байгаа зүйл маань нэг 2 жил орчим үргэлжилж байгаад 2012 оноос ирэхээс ирсэн шүү дээ тийм ээ. Тэгвэл 2012 оны дунд үеэс одоо баг сүүл үеэс эхлээд бас эдийн засаг манай эдийн засаг бол баг зэрэгээр буурч эхэлсэн. Хямрал гэх нь хаашаа. Гэхдээ удаан хугацаанд ингээд буурсан үзүүлэлттэй өнөөдрийг хүрч 4 жил буурч байна. Тэгвэл цаашдаа бас хийх хугацаанд энэ эдийн засгийн удаашрал ажиглагдах бол эргээд бас сэргэх ийм зүйл харагдаж байгаа юм болоо. За тэгэхээр энэ дээр хариулт өгөхийн тулд за энэ график дээр тайлбарлая. Тэгэхээр энэ график юу вэ гэхээр энэ тобор индексийн за энэ цэнхэр нь болохоор 2007 оноос 7 оны 9 сараас эхлээд 2011 он хүртэл байж байгаа. Уучлаарай. 2008 оноос буюу өнгөрсөн хямрал эхлээд ёроолдоо хүрээд эргээд 11 он 12 он хүртэл эдийн засаг сэргсэн үе харагдаж байгаа. Энэ улаан нь болохоор 12 оноос хойш өнөөдөр хүртэл харагдаж байгаа. За тэгэхээр би энд улаанаар энэ тойрог дурсан байгаа. Тэгэхээр энэ бол юу гэхээр оюутлогын гэрээг байгуулсан хугацаан дээр манай тобор индекс дээр бол өсөлт гараад буцаад унсан. Ингээд 2010 оноос хойш оюутлогоо хөрөнгө оруулалт хийгдсэн, шууд хөрөнгө оруулалт нэмсэн, нөгөө нүүсний экспорт дөрөв нэмэгдсэн байсан шүү дээ. Тэрнийгээ дагаад эдийн засаг ирээдүйд өндөр өсөлттэй байх нөхцөл бүрдээд ирэнгүүт тобор индекс шиг өндөр одоо доктортой өсөлт ажиглагдаж байгаа. Тэгвэл сая 2015 оны 5 дугаар сард оюутлогын 70 дугаар гэрээг энэ зурсан байж байгаа. Тэгэхээр энэ бас өсөлт ажиглагдсан. Өөрөөр хэлбэл яг 9 онд оюутлогын гэрээг зурхад өсөөд унсан шиг одоо энд бас өсөөд унж байгаа юм зүйл тул. Энэ бол тохиолдлын хэрэг биш, аавч тохиолдлын хэрэг биш. Тэгэхээр бид нар бол 4 жил өнөөдөр 4 жилийн хугацаанд эдийн засаг маань унчлаа. Одоо сэргэхэд бол тун одоо ойртож ингэж хэлж болохоор оюу толгойд өгж байгаа мэдээллийн дагуу эх оны 6 дугаар сараас эхлээд 70 дугаар бүтээн байгуулалтыг бодит уурхай дээр нэхлүүлнэ гэж байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө шууд хөрөнгө оруулалтыг бол нэмэгдүүлнэ гэсэн үг. Шууд хөрөнгө оруулалт нэмэх нь эдийн засаг өснөөс. Гэхдээ эх жилүүдэд манай эдийн засаг өсөх хурд нь бол 2009 оноос 11 оны хооронд өссөн шиг тийм хурдан бол байж чадахгүй. Яагаад вэ гэхээр тэр үед 9 оны үед оюутлогоос гадна түүхийн эдийн үн маш хурцтай өсөж ирсэн. Гэтэл эх 3-аас 5 жилийн хугацаанд түүхийн эдийн үн хурцтай өсөх тийм нөхцөл байдал бол бүрэлдэхүүн байна. 3-аас 5 жилийн хугацаанд. Тэгээ эх 3. Өнөөдрөөс хойш 3-аас 5 жилийн хугацаанд. Тэгэхээр 10-11 онд манай эдийн засгийн өсөлтийг тижээж ийсэн 2 гол хүчин зүйлийн маань нэг нь л бүрдэж эхэлж байна гэсэн үг. Шууд хөрөнгө оруулалт. Оюутлогын шууд хөрөнгө оруулалт, тэгээ бусад хөрөнгө оруулалт. Түүхийн эдийн үн байхгүй байгаа учраас эдийн засгийн өсөлт маань ирээдүйд удаан байна. Гэхдээ ер нь бол тобор индексийг ингээд ажиглаад үзэхээр эх 12 сарын хугацаанд манай хөрөнгөний зах зээл бол сэргэлтийнхаа үе рүү орсон байна гэж бид нэвтүүлж байгаа. Эх 12 сар. Ер нь яг ойрын хугацаанд эх 10 сарын хугацаанд ч гэх юм уу те яг энэ хөрөнгөний зах зээл эдийн засагт яг дөрвтэй эерэг өөрчлөлтүүд яг гарах болов тийм хүлээлт байгаа юм. Эдийн засгийн хувьд бол дөрвтэй өөрчлөлт бол гарна гэж хүлээхгүй байгаа бидний. Гэхдээ эдийн засгийг төрүүлж мэдэрдэг индикатор учраас хөрөнгөний зах зээл дээр бол сэргэлт ажиглагдаж эхэлнэ гэсэн тийм хүлээлтийг бол бид
Гэхдээ он дуустал ч гэдэм үү за ирэх 6 сарын хугацаанд бол дахиад хөрөнгөний зах зээл дээр хувьцааны ханш дунджаар нэг 10-20% унах эрсдэл харагдаж байгаа. Яг бодит үнэлгээний хэрэгсэл. Гэхдээ 12 сарын дараа харахад бол сэргэлт рүүгээ орсон байна гэж бидний боддог юм байна. Дор хаяж жилийн дараа. Жилийн дараа. За баярлалаа. Мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Ажлын өнөр амжилтсэ. За баярлалаа. Үзэгчдээ Eagle телевиз Eagle-ийн мэдээ хөтөлбөр за хөрөнгө оруулалтын шинжээч мөнх эрдэнэтэй хамт за өнгөрсөн 7 хоногт юу болоод өнгөрөв, ирэх жилүүдэд ирэх онуудад бас эдийн засагт ямар өөрчлөлт гарч болох вэ гэсэн мэдээллийг танд хүргэлээ. Хамт байсан танд баярлалаа.